Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсчигдсэний 90 жилийн хойд зориулан архивын ерхий газрын үзэсгэлэнгийн танхимд их октябрь Монгол Оросын соёл шинжлэх ухааны харилцаа сэдвт үзэсгэлэн нэгдлээ. Үзэсгэлэнд Монгол улс, Оросын улбаны улсын төрийн архивуудад хадгалагдаж байгаа баримт бичиг, гэрэл зураг, баримтат кинонууд тавигджээ. Их октябрь ба Монголын цагаачдын дахиад жилийн хувьсгал, Монгол Оросын соёл шинжлэх ухааны харилцаа, архивын салбарт хамтран ажиллах комисс 25 жилд гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдсэн уг үзэсгэлэнд 1917-аас 2017 хүртэлх 100 жилийн түүхэн үйл явдлын баримтууд илгээгдсэн юм. Мөн үеэр Монгол улсын архивын ерхий газар, Оросын улбаны улсын архивын агентлагийн хамтран гаргасан Монгол зөвлөлтийн соёл шинжлэх ухааны харилцаа баримт бичгийн эмхтгэлийн 3 дугаар бутын нээлт болов. Эмхтгэлд сонгож оруулсан архивын баримтууд анх удаага нийтэд илэгдэж байгаа бөгөөд түүний дотор Оросын улбаны улсын архивд урд нь нууц гэсэн тэмдэгтээ эрдэм шинжилгээ, судалгааны эрхлэлд орж байгаагүй 29 чухал баримт байгааж. Үзэсгэлэн эх 11 дугаар сарын 10 хүртэл иргэдэд нээлттэй үйлчилнэ.